Сайн мэд цаана үзэн штэ. Улаанбаатар хотоос Хөвсгөл нуурыг зарсан бидний аялал үргэлжилж байна. Гэтэ бид нар Улаанбаатар хотоос шууд Хөвсгөл аймгийг зарсангүй дандаа Төв аймаг, Өвөр ханга, Ар ханга аймагуудаар одоо дайрч Хөвсгөл аймагт ирлээ. Энэ хугацаанд бид нар 1100 гаруй км замыг 3 шөнө 4 өдөрт туулж ирлээ л дээ. Хэрвээ та шууд Улаанбаатараас Хөвсгөл аймгийг зориул 671 км-ийг туулах юм байлээ. За бид нэр Өвөр ханга аймгийн Элсэн Дасархай, Хар хорин, 900 гэх зэрэг газрууд мөн Ар ханга аймгийн Тайхар чулуу, Чулуутын гол, Хорог, Тэрхийн цагаан нуур гэх зэрэг байгалийн маш одоо гайхамшигтай газруудаар аялж ирсэндээ сэтгэл их өндөр байгаа. За бид нэр өчигдөр өглөө 8:30 минутын үед Тэрхийн цагаан нуураас хөдлөөд Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг зорьсон. Гэхдээ бид нар өглөө 8:30-аас гарчаад ороо бараг 11-12 цагийн үед ирсэн. Энэ хооронд цаа 340 км байсан боловч бидний зам их бартаатай, уулыг давж их тойруу замаар явж байсан учраас бид нар бас их олон цагийг зарцууллаа. За одоо харин бид нар үтгий зорьсон Хөвсгөл далайгаа үтгээр явах гэж байна. Бид Мөрөнгөөс гараад 100 км зам туулсны дараа Хатгал суманд орж ирж байна. Хатгал суманд хэд хэдэн амралт жуулчны баз үйл ажиллагаагаа явуулсан юм байна. Тэдний нэг болох Хөвсгөл усан зам компани жуулчдад Сүхбаатар хөлөг онгоцоор далайд аялуулах үйлчилгээ үзүүлдэг. Хөлөг онгоц өдөрт 2 удаа буюу үдээс өмнө 12 цагт, үдээс хойш 16 цагт тус далайд аялдаг юм байна. Бидний Хатгалд ирэх үед Сүхбаатар онгоц 2 дахь ээлжийн аялалд хэдийн гараад эргээд иржсэн тул бид Хатгалаас хөдөж Хэрвстийг зорьсон юм. Хэрвстийн амана Хатгал сумаас хойш 40 орчим километр зайд байдаг. Замдаа жанхаан давгаар тавдаг. Энэ давааны ороод гарахад Хөвсгөл нур зах хязгаар нь харагдахгүй. Үнэхээр сүрдэм харагдаж байна лээ. Ёстой л дуунд гардгаар уул нь нийлэн харагдаж нилээсэн цэнхэр нэг л нууцлын ертөнц шиг санагдсан шүү. Жанхаан даваанаас цааш Хэрвстийн ам холвож бид буудлахад тохиромжтой газар хайсаар нилээ дутлаа. Ингээд энэ газрыг сонгосон юм. Бид Мөрөн хотоос хөдлөөд Хөвсгөл нуурын хөвөн дээр ирээд байна. Анх бид нар яг Мөрөн хотоос гараад Хатгал сумыг зорьсон. Хатгал сум дээр Хөвсгөл нуур маань байсан хэдий ч яг энэ хуурай газраар хүрээлэгдсэн одоо багахан эзэн л харагдчихсан. Тийм учраас бид нэр цааш одоо Хөвсгөл нуураа илүү томоор нь үзхийг хүсээд Хэрвстийн амыг зорьсон. Та хэрвээ Хатгал сумаас Хэрвстийн амыг зорих гэж байгаа бол яг одоо сумын дундуур нь биш хажуудлын баруун талынхын замаар шууд явах хэрэгтэй. За тэгээд бид нар Хэрвстийн ам дээр очисон боловч одоо яг Хатгал сумаас 40 км-ийн зайтай байдаг юм байна л дээ. Очисон боловч яг тэнд буудлах тохиромжтой газар олцсонгүй. За тэгээд дээрэс нь бид нэр цаадан ард эрэхтэй таарч магадгүй гэдээ эргэн тойрны ажсан боловч бас л таарсангүй. Гэтэ бид нар яг Хатгал сумаас 20 км-ийн зайд ер нь Хэрвстийн ам Хатгал сум хоёрын хооронд их сайхан газар буудлаад байна л да. Монголчууд бидний далайн ичмээ хүндлэн дээдэлдэг Хөвсгөл нуурыг одоо та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр хамгийн их миний сэтгэлийг хөдөлгсөн зүйл гэвэл Хөвсгөл нуурыг их цэнгэг гэж ярьдаг. Гэхдээ яг хажууд нь иртэл бүр доторх чулуун хүртэл тов тодхон гарагдаж байгаа маш цэнгэг нуур юм аа. Одоо нутгийн иргэд энийг хоол хүнсэндээ хэрэглэдэг. Заримдаа Хөвсгөл нуурын үсэг түүхийгээр нь ч гэсэн уудаг юм байна. Тэгэхээр их цэнгэг нуур байна. Харин талбай хэмжээ хувьд 2760 км2 талбайтай. Энэ нь болохоор Увс нуурын дараа буюу Монголдо 2-т ордог. Харин эзэлхүүнээрээ Монголд 1-т ордог. Яагаад гэвэл одоо жишээ нь дундаж хүн гэхэд Хөвсгөл нуурын дундаж хүн 138 м байдаг бол хамгийн хүн хэсэгтээ 262 м хүн байдаг юм байна. Одоо жишээ нь хэрвээ байшингаар энийг төсөөлөх юм бол доошоогоо бараг 100 давхар байшинтай тэнцвүүл тийм их хүн нуур байна. Хөвсгөл нуурын урт нь 136 км байдаг бол харин өргөн нь 36 км юм байна. За тэгээд Хөвсгөл нуур хоёр аралтай. Нэг нь хадан хүйс, нөгөөх нь модон хүйс. Хадан хүйс нь болохоор тийм их өндөр хязаатай байдаг бол модон хүйс нь онцгой сайхан байгальтай гэдэг юм байна. Тэгээд Хөвсгөл нуурт жишээ нь одоо зуны 8 дугаар сард л ихэд нэмэх 15-ээс илүү дулаардгүй ер нь их сэрүүхэн болт юм байна. Одоо ч гэсэн 7 сарын дундуур ихэд ер нь их сэрүүхэн байна. За тэгээд Хөвсгөл нуурт 12 төрлийн загас байдгаас 7 төрөл нь агнуурх юм байна. Бас одоо хөлсгөлийн тусгай хамгаалтай газар 59 зүйлийн сүүн тэжээлтэй байдаг. Тэгэхээр
та магадгүй хөвсгөл далайтай хөвсгөл нууртай ингээд танилцаа яаж агаад тантай бууг хандгаа зэрлэг хаа бүр магадгүй баагаж тарж магадгүй тэгээд та гайхсны хэрэггүй шүү. Хөвсгөл нуур нь Азид орших цэнгэг гүн нууруудын нэг. Тэгээд бас Сибирийн өтгөн ой тайг шахуулуудаар хүрээлэгдсэн үнэхээр сайхан байгальтай газар. За харин би та бүхэн нэгэн түүхийг өгүүлье. Энэ болохоор 1931 оноос эхлээд яг энэ хөвсгөл нуур Сүхбаатар хөлөг онгоц яаж хийсэн юм бэ? Гэхдээ тэр үедээ бол одоо усан зам тээврийн зориултаар явдаг байсан. Харин одоо бол яг энэ хөвсгөл нуурыг танилцуулах зорилгоор одоо Сүхбаатар хөлөг онгоц явдаг байгаа. Тийм ч учраас бид нэр маргааш хатгал сум дээр очиод хөвсгөл усан зам компани одоо жуулчны баазын Сүхбаатар хөлөг онгоцон дээр сууж хөвсгөл далайтай танилцах гэж байна. За ингээд бидний цааш ирхэн аялгыг хамтаа сонирхоорой. Хөвсгөл нуурын иргэдээр бид энэ үчиг хорхог хийж түүдэг асаан бүжгэлсэн шиг хөгжилтэйхэн өнгөрлөө. Маргааш нь бид буудалсан газраасаа эртлэн хөдөлж хатгалд ирлээ. Ингээд Сүхбаатар хөлөг онгоцоор аялах гэж байгаа нь. Надтай адил олон хүн усан онгоцоор анхудаа аялах гэж байгаа болтой. Хөлөг зогсоолоос хөдлөхүүд хөвсгөл усан зам компани захирал Үрчинбаатар мэгч зорчигчдод аюулгүй ажиллагааны дүрмээр танилцуулж байлаа. За ингээд аялах юм та бүхэндээ нэгэн зүйлийг хэд хэдэн аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл өгье. Хөвсгөл далайгаар аялах 2 цагийн туршид үржээгч эргэн тойрны үсгэлэнд байгаль түүх дурсгалын зүйлсийг танилцуулж мөн зорчигчдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж байлаа. Аялагчид бид ч орчин тойрноос сонирхын зэрэгцээ хөлгийн дээр нь нэг доор нь нэг гарч баахан зураг авахулж огтхон ч уйдах завгүй цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлээ. Олон хоног хөдөөхөр тог захилгаангүй газраар аялсан болохоор камера тэр болгон цэнэглэх боломж олдохгүй байсан. Тийм болохоор далайгаар аялах үед камерын маань цэнэгэн дуусан тул хангалттай бичлэг хийж чадаагүй. Ингээд далайгаас буцаж ирсний дараа камера жаал цэнэглэж аваад хөвсгөл усан зам компани захирал Үрчинбаатар мэгчтэй ярилцсан юм аа. Бидний сая суусан Сүхбаатар усан онгоц маань дотор нь одоо багтаамжийн хэдийн хуурд хүч Тэгэхээр Сүхбаатар хөлөг онгоц маань 4 давхар. Тэгээд тусгай хөтөлбөртэй үйлчилгээтэй болсон. Тэгээд нэг давхарт маань бол халуун хоолны үйлчилгээ, 2 давхар 3 давхар бүхэтийн үйлчилгээ. За мөн 1 минутанд төрийн зурагч ажиллаж байгаа. Тэгээ үүнээс гадна хамгийн гол нь Сүхбаатар хөлөг онгоцын төрсөн өдрөөр суух дуртай их олон болсон. Өчигдөр ихэд 8 төрсөн өдөр тэмдэглэлээ шүү дээ. Тэгээд ягаад гэвэл төрсөн өдрөөр нь бэлэг өгдөг. За тэгээд дууны бүжгийн уралдаа явуулдаг. Аялагч нарын ахлагч нарууд их өрсөлдөөнтэй хөтөлбөртэй ажиллагаанууд явагцаар хагаад нэг л мэдэхэд 2 цаг нь өнгөрчдөг юм байнамаа. Тэгэхээр манай Сүхбаатар хөлөг онгоц энэ жил 4 дахь одоо дизель хөтөлбөрөөр зассан. Одоогийн байдлаар 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт манай аялагч компани хийснээр манай 4 дизель хөтөлбөр маань амжилттай ажиллаж одоо удахгүй хаанхаа одоо яг далайгаа бүтэн одоо аялах тийм аял тахаар бэлтгэж байж байна. Таасаа яг энэ аяллаар яаж хахад биднэрт одоо энэ хавийн одоо байгалийн сайхан юм зүйлийг тайлбарлаа. Дээрээс нь энэ одоо хөвсгөл нуураас одоо их сонин олдрууд олж ирсэн тухайга ярьсан шүү дээ. Тэгэхээр уг нь одоо ингээд бид нэр наашаага хоёулж явах ийшээ яваад тайлбар явуулж болох. Яг гэвэл одоо тэнд бол үзмэр гэж хэлж болох байхгүй юу? Тэр одоо энэ 6 ширхэг данхраад байна шүү дээ. Тэгээ энэ 6 ширхэг данхраад бол 1984-өөс 85 онд энэхүү Сүхбаатар хөлөг онгоцыг одоо угсарсан данхраадууд байгаа. Тэгээ яг данхраадных нь дээгүүр нь болохоор зэрэг 6 үеийг одоо харуулсан. Бүр 80 жил 70 жилийн түүхтэй хүр тэрэгний дугуйнууд байгаа байхгүй юу. За тэрнийх нь яг хажууд нь 56 оны усны помп байна. Тэгээ манайх энэ чинь музейтэй бас нэг хуучныхаа юмнуудыг үзмэр болгож байгаа.
Тэгээ энийг бол бас нэг урлагийн бүтээл гэж хэлж болно. Энд одоо хүмүүс зураг авах их дуртай байгаа. За тэгээ хоёулаа яг түрүүний чиний асуусан асуултын дагуух нэг нь одоо сонирхолтой хувцсан дээр очиё. Далайд 50 гаруй машин одоо байдаг гэж ярьдаг. Гэхдээ тэрний 2 одоо ачаатай машиныг манай капитан Бадан дээр Батбын нар маань энэ хувцсыг өмсөд тэгээд тэр ачаатай машинуудыг гаргаж ирсэн. Живсэн ачаатай машиныг тийм түүхтэй. Тэгээд тийм одоо хувцсаар. Тэгээд бид нар одоо ингээ музей болгож юмнуудаа хийж эхэлж байгаа. Тэгэхээр энэ дэндлүүнүүд бол орой диско гэрэл болчихдээ. Тэгээ энэ болохоор 1956 оны онгоцны дэндлүүнүүд байна. Энэ нураас санал болсон гэсэн шүү дээ. 2 жилийн өмнө манай 100 дахь аялал зориулаад энд шумбагч одоо энийг өмсөжсэн Батбын маань Сүхбаатар 2 буюу 1980-д зогсолтын буруугаас болоод живсэн онгоцон дотор цаг гаруй шумбалт хийгээд 50 жилийн түүхтэй тэр саналыг маань гаргасан байгаа. Тэгээд тэр бүх ахмадуудын үе ахмадуудын маань сууж ирсэн саналыг одоо түрүүн та нараас үзсэн багтай. За ингээд бид нэр энэ Сүхбаатар онгоцтой холбоотой мөн хүсэл нуртай холбоотой их олон сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Хөвсгөл далайд зарсан бидний энэ удаагийн аялал энхүү эцсийн зэгтээ хүрээд буцах замдаа орлоо. За бид нар Сүхбаатар усан онгоцон дээр аялсныхаа дараагаар за хатгалаас урагшаага яваад одоо яг энэ Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газраас гарч байна. Тэгээ яг энд нэг юм пост байт юм байна л да. Энд анх бид нэр яг энэгээр дайрч өнгөрөхөд энэ постноос биднэрт иргэн бүрийн 300 төгрөгөөр хураалгаад дээрэс нь юм 2 хогны ут авсан. Энэ хогны утыг яах вэ гэхлээр хогоо хийгээд явсан газрынхаа өөрсдийнхөө хогийг хийснийхээ дараа энэ бүсээс гарахтаа эргээд төлөрсөн зэг дээр нь энэ хогоо хураалах ёстой. Хэрвээ хураалгаагүй тохиолдолд буцаад яг тэр одоо буудалсан газартаа иргэн очиж өөрсдөө тэр хогийг түүж эргээд энэ савтай авчрах ёстой юм байна. Тэгэхээр хүмүүсээ хэрвээ энэнгүүр аялж яваа бол энэ сав аваа заавал хогоо уутанд нэгээд буцаж тушаагаарэ. Тэгээд ер нь нэг зүйлийг хэлэхэд бидний одоо аялсан газрууд тусгай хамгаалалтын газраар олон аялсан. Тэр болгонд иргэн бүрээс Монгол хүнээс 300 харин гадаад иргэнээс 3000 төгрөг хурааж исэн. Гэхдээ яг одоо хүмүүс одоо хоорондоо ингээд зогцоод за 10 хүн нэг машинд явж байлаа гэхэд 1000 төгрөг ч юм уу 2000 төгрөгөөр ч юм ингээд зогцоод нөгөөх нь ч ингээд 500 төгрөг өгсөн тэрийг авчдаг. Яг тийм одоо бүрэн гүйцэд 300-аа бүхнээс нь авч чаддгүй тийм тохиолдлууд гарч байгаа шиг байсан. Тэгэхээр энэ төрлийн үзэж байгаа ер нь бүх хүмүүс иргэн бүрийнхээ тэр 300 төгрөгийг яг бүгдээрээ хураалгаж чадах юм бол мөнгө нь ч илүү цуглараад харин тэр мөнгөөр нь эргээд бидний энэ явж байгаа энэ бартаатай жоохон хэцүү замуудыг засаж янзлахад хэрэглэж болох юм шиг бидэнд санагдаж байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс энийг бас анхааралтай аваарай. Энэ бол эгийн гол. Хөвсгөл нураас их авч урсаар байгаад сэлэнг мөрөн цуцагдаг энэ гол нийт 475 км урсдаг юм а. Нийт 8 аймгийн 20 гаруй сум сурангаар дамжин 2000 орчим километр замыг туулсан бидний аялал инх өндөрлж байна. Тэгэхээр уудам сайхан Монгол орныхоо нэгэн хэсгээр хийсэн аялал маань бидний хувьд маш хөгжилтэй, дурсамжаар дүүрэн байлаа. Эцэст нь би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Энэ бүхэл аяллаагаа дуршаа та бүхэнд очисон газар бүрийнхээ түүх, домог, мэдээллүүдийг хүргэжсэн. Тэр мэдээллүүдээс та бүхэнд хэрэгтэй бас сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Тэгэхдээ тэр мэдээллүүдийг би Алтан гадаа сэтгүүлийн аялал жуулчлалын тусгай дугаараас авч ирсэн юм а. Тэгэхээр миний аялын үтгч болсон Алтан гадаа сэтгүүлийн ах эгч нартаа баярлалаа. Харин бидний энэхүү нэвтрүүлэг таны аялын үтгч явахлтугай. Ингээд таны аялал тань таатай, байгальд ээлтэй байг. Дараа жил уулзалтлаа. Баяртай.